Энэ чулуу яагаад ийм зорчгсон юм шиг байдгийн бол юунд зориулж ингэж зорсон бол гэх мэт асуулт хэн бүхэнд төрөх үзье. Харин энэ нь маш эртний олдвор гэдгийг баггүй хүн мэдэх үз. Энэ чулуунуудаас ургуулan сонирхол. Энэ бол одоо хуучин чулуун зэвсгийн дээд үеийн одоо арга барилаар хийгдсэн үлдэц байна. Энэ одоо чулуун зэвсгийн олдвор гэхэд бол одоо энэ цохилтын талбайг нь бэлтгээд за ингээд эндээс нь юм жижиг юм ялцсноо цуулж авсан уулмрууд харагдаж байгаа байна. Олон тооны ялцснуудыг авсны дараа бол энэ дахиж ийм гарахгүй бол хорно яах нь үлдээж байгаа үүнийг бол чулуун зэвсгийн судалгаанд бол үлдэц гэж нэрлэдэг. За энэ бол ямар нэгэн боловсруулалт юу бол хийгдээгүй. Гэхдээ харьцангуй урт. За энэ дээр одоо маш хүчтэй цохилт энэ дээр ирсэн учраас энэ цохилтын товгор ингэж гарсан. За үүнийг ирлээд яах нь утга байдаг юм уу, шөвг байдаг юм уу, дараагийн яах нь бага зэвсгээ хийнэ гэсэн. Эрдэмтдийн судалгаагаар Монгол нутагт хүн анх 800 мянган жилийн тэртегээс амьдарч ирсэн гэж үздэг байна. Үүний нотлогоо манай оронд илбэг байдаг. Тухайлбал Баянхонгор аймгийн Баянлэг сумын цагаан агуйн суурьнгаас гол төлөв бор шаргал өнгийн чулуугаар хийсэн дурсгалуудыг эртний судлалын судлаачид олсон байна. Тухайн үед энэ бүс нутаг шилмүс тойтой, чиглэг дулаан уур амьсгалтай байсан гэж эрдэмтэд тогтоосон бөгөөд 730 мянган жилээс өмнөх үе гэж баталсан байна. Энэ мэтчлэн доод палеолитийн үеийн суурин болон олдврууд олон байдаг байна. Эдгээр дурсгалуудын заримаас тоочвол Баянхонгор аймгийн Үлзийт сумын нарийн голын хөндийн суурин 500 мянган жилийн өмнөх, Дундгов аймгийн Гурван сайхан сумын нутаг Ярх уулын суурин гэхэд одоогоос 300 мянган жилийн өмнөх дархны газар болон чулуугаар хийсэн зэвсэг. Өмнөв аймгийн Хамбогд сумын Оцон мантийн суурьнгаас олдсон олдвор, мөн Өвөрхангай аймгийн Богд, Өмнөв аймгийн Булган сумын заагт орших цахиуртын хөндийдэх суурин гээд он цагийн хувьд асар урт хугацааг хамарсан, өргөн удам талбайг эзлэн оршсон чулуун зэвсгийн ийм суурингууд Монгол, Төв Аз төдийгүй дэлхийд урд өмнө тохиолдож байгаагүй ховор олдрууд бөгөөд одоо ч олдсоор байна. Эртний хүмүүс өөрийн одоо амьдарч байгаа орон нутаг орчин тойрондоо байгаа чулуугаар одоо хийж хэрэглэж байсны одоо томоохон баримт бол яах нь манай Умард Монгол орших төлбөрийн гол, харганы гол буюу цаашлахын бол яах нь сэлэн мөрний найс авах дурсгалууд бол одоо үүнийг бол тодор гэрчлэн Аливаа ард түмний зайлшгүй бахархаж хүндэтгэх зүйл бол яа харахгүй тухайн ард түмний өвөг түүх буюу эртний түүх. Тэр үед бичиг үсэг үүсэж бий болоогүй байжээ. Учир иймд судлаачид өвөг түүхийг эртний хүмүүсийн улам мөр эд үлгийн зүйлсийг баримтлан судалдаг. Шинжлэх ухааны энэ салбарыг археолог буюу эртний судлал хэмээн нэрлэдэг. Манай орны археологийн дурсгалыг 19-р зууны сүүлчээс гадаадын жуулчин судлаачид судалж эхэлсэн бөгөөд 1950-ад оноос Монголын анхны мэргэжлийн археологчид бэлтгэгдэн судалгаа хийдэг болжээ. За энэ өөрөө бол Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгийн чулуун зэвсгийн судалгааны сан хөмрөгийн хажууд ирээд байна. За энд бол өнгөрсөн хугацаанд Монгол нутагт хийгдсэн чулуун зэвсгийн малтах судалгаанаас гарсан бүхэл олдвор хэрэглэгдэх энэ өрөөнд одоо хадгалагдаж байдаг. За энд одоо анхан шатны боловсруулалт, хээрийн ажлын дараагийн боловсруулалтын ажлууд бол хийгдээд бүртгэл баримжуулалтын ажлууд хийгдэж явж байгаамаа. Эртний хүн байгалийн амьтан байхаан болж хөдөлмөрийн багаж зэвсгэн хийж эхлэхдээ анх хамгийн элбэг гарын доорх материал болох ердийн мод чулууг ашиглах болжээ. Эртний судлалын ухаанд энэ үеийг хуучин чулуун зэвсгийн үе буюу палеолит хэмээн нэрлэдэг. Хүн анх байгалийн элдэв нөлөөгөөр хагарч залтарсан чулууны эр ирмэгийг элдэв эд зүйлийг зүсэх эсгэх зорилгоор ашигладаг байсан туршлага дээрээ тулгуурлан
Хэрэгцээтэй цагтаа тэдгээртээ ижил ир ирмэг гаргах оролдлого хийсээр анхны чулуун зэвсэг хийх үндэс тавигдаж, хүний оюун ухаан хөгжихийн хэрээр зэвсэг багажны хийц технологи нарийсч улам боловсронгуй болсоор иржээ. Эдгээр онцлог ялгааг үндэслэн палеолитийн үеийг дотор нь доод, дунд, дээд чад хэмээн ангилж наривчлан судлан шинжилдэг байна. Өнөөдөр бид Булган аймгийн Хутаг өндөр сумын Унт багийн нутагт орших их төлбөрийн голын палеолитийн үеийн сонирхолтой дурсгал болон малтлаг судалгаа шинжилгээний ажлын талаар цогцхон өгүүлэх гэж байна. Ер нь тэр үеийн хамгийн сонирхол татах олдвор нь чулуун зэвсгээс гадна ямар олдвор байсан бол? Монголын одоо хуучин чулуун засгийн судалгаанд хийх явцад гарсан одоо сонирхолтой олдвор гэх юм бол Тэмийн Хяруулын өндөгний хальсаар хийсэн зүйлт, мөн яс болон чулуу ашиглаж хийсэн зүйлтнүүд байгаа. Энэ зүйлтнүүд нь яагаад онцлог вэ гэх юм бол 40-оос 30 мянган жилийн өмнөх үед холбогдож байгаагаар онцлог байгаамаа. Тэгэхээр энэ төрлийн одоо оёл чимэглэлийн олдвор хэрэглэгт хүн олдсон одоо чулуун засгийн дурсгалт газар бол цөөхөн байдаг. Хамгийн ихээр олдсон газар нь бол одоо Булган аймгийн Хутаг өндөр сумын нутагт орших их төлбөрийн голын хөндийн дурсгалууд байгаа юм. Тухайн үед Монгол орны уур амьсгал өнөө үеийг бодвол чиглэг, илүү зөөлөн уур амьсгалтай байсан учраас манай оронд Азийн гэгдэх Тэмийн Хяруул амьдарч байжээ. Энэ бүс нутагт хийсэн малтлагаар Тэмийн Хяруулын өндөөний хальсны хагархай олон тоотой олдож байгаагаар энэ давхар нотлогдож байгаа юм. Тухайн үед өндөөний хальсыг шингэн зүйл агуулах сав болгон ашиглаж байгаад хагархаар нь янз бүрийн зүйлт чимэглэл хийхэд ашиглаж байсан бололтой. Африкаас илэрсэн 6000 жилийн настай өндөөний бүтэн шахуу үлдэгдэл болон тус бүс нутгийн оршин суугчид дунд хийсэн угсаатны зүйн судалгаагаар энэ нь батлагдж байгаа юм. Учир нь Африкийн овог омгууд өнөө үедч шингэн зүйл агуулах сав болгон хэрэглэсээр байдаг байна. Тэмийн Хяруулын өндөөний хальсыг ашиглаж дугуй хэлбэртэй голдоо нүхтэй зүйлт хийх явц нь хэд хэдэн шат дараалалтай байсныг лабораторийн аргаар тогтоосон байдаг. Ясан шүүгний тухайд бол арьс шир нүхлэх үйлд ашиглаж байсан нь гарцаагүй юм. Мөн төлбөр 15 дурсгалаас хагас дугуй маягийн галын орон илэрсэн энэ нь галаан тойроод суудаг байсныг гэрчлэнэ. Энэ дурсгалыг бол анх 1975 онд бол Монгол зүйлтийн түүх соёлын хамтарсан экспедиц Ахтемс Цэвэндэрж багшаар удирдуулсан энэ экспедиц бол анх олж илрүүлсэн байдаг. Тэндээс бол одоо 17 ширхэг одоо хуучин чулуун засгийн үед холбогдох олдврыг түүс цуглуулсан. Тэр олдврууд нь бол одоо манай археологийн хүрээлэнгийн чулуун засгийн сан хөмрөгт хадгалагдж байгаа. Сая энэ гүйцэд боловсруулсан багц зэвсгийн зүйлсийг олсон бол одоо малтлагаас өөр нэг ямар олдврууд олдог юм бэ гэдэг жишээг одоо харуулъя. Жишээлбэл энэ бол одоо 2005 онд төлбөр 4 буюу одоо их булгийн суурин дээрээс хийсэн малтлагын 4-р үеэс гарсан чулуун засгийн олдвруудыг энэ хайрцагт хийж хадгалж байна. Ингээд одоо харж олно. Маш олон тоогоор олддог. Археологийн малтлах судалгаа хийж байгаа бол тэндээс гарч байгаа эртний үний гар хүрсэн бүхэл зүйлийг авах хэрэгтэй байдаг. Энд одоо жишээлбэл энэ бол одоо төлбөр 5 энэ 501 гэсэн кодтой чулуун засгийн олдвор байна. Энэ бол өөрөө бол гүйцэд хийсэн багц зэвсгийн зүйлс биш гэсэн үг. Нэг цул чулууг авлаа эртний хүн, нэг цул чулууг авлаа. Тэргээр багц зэвсэг хийхэд бол олон удаа хагчна. Ингэж олон удаа цохиж хагчих явцсан. Маш олон тооны жижиг хилтерхий үүрэнгүүд тэр хавьд нь өсөрч таарна гэсэн. Энэ болгоныг яах нь бид нар археологийн малтлагын явцад ингэж цуглуулж явдаг. Тэгэхээр одоо нөгөө хэдэн зуун мянган олдврууд бол бүгдээрээ одоо гүйцэд хийсэн багц зэвсгийн зүйлс бол байхгүй нь шүү дээ. Тэгэхээр энд бол яах нь эртний үний гар ирсэн бүхэл зүйлсийг. Тэгэхээр та хэд харж байгаа. Энэ зөвхөн нэг давхаргаас олдсон чулуун засгийн олдврууд ийм олон тоотох. Энэ дотор бол одоо хэдэн мянгаараа байгаа. Ийм олон тоотоогоор одоо олддог. Тэгэхээр төлбөрийн голын хөндийд яах нь хүн ам эртний хүн ам бол нэлээд нягт сууж байсныг энэ чулуун засгийн олдврын тоон үзүүлэлт басныг харуулж өгдөг байгаа.
Монгол, Орос, Америкийн хамтарсан хээрийн шинжилгээний анги Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл Чулуунсхийн хайгуул судалгаа хийсэн байдаг. За энэ экспедиц нь бол 2002 онд ажилласан. За энэ экспедицийн удирдагчаар бол Оросын талаас бол одоо Оросын нэрт археологч Актемис Деревянко, Монголын талаас бол Монголын бас нэртэй археологч Актемч Цэвэндорж багш. За Америкийн талаас бол Аризоны их сургуулийн профессор Ойлсон нар бол удирдан ажилласан. За тэгээ энд бол бид 2004, 5, 6 онуудад бол 3 жил дараалан одоо малтлах судалгаа хийсэн. Тэгээ нийтдээ бол нэг Чулуун зэвсгийн олдвор агуулсан хөрсний 6 давхар байгааг бол тогтоосон. Тэгээ 3 жилийн малтлах хугацаанд бол бид нэг 30 орчим мянган Чулуун зэвсгийн олдврыг бол малтлагаас одоо гаргаж авсан. Монгол, Орос, Америкийн хамтарсан Умард Монголын Чулуун зэвсгийн үе төслийн хүрээнд 2002 онд их төлбөрийн голын дагуу наривчилсан явган хайгуул хийж Чулуун зэвсгийн үеийн 19 бууц сууринг олж илрүүлж мөн 1000 гаруй Чулуун зэвсгийн төвөр цуглуулга хийжээ. Үүний дараа 2004 оноос их төлбөрийн голын хөндийд буй палеолитийн дурсгалуудад малтлах судалгааны ажлыг эхлүүлжээ. За төлбөрийн голын хөндийд ийхүү олон жил дараалсан судалгаа явуулсан бас хэдэд учир шалтгаантай. Үүний нэг нь бол одоо хамгийн том нь одоо хамгийн чухал нь гэж хэлэх юм. Одоо соёл давхархтай дурсгалууд тэнд одоо бүрэлдэхүүн тогтсон үйл явц юм аа. За их төлбөрийн голын хөндийн Чулуун зэвсгийн дурсгалт газар бол Монгол орны умард хэсэгт оршин. Ерөн сэлэн мөрний дунд дурсгал орчмоос одоо цутгах том жижиг олон одоо голуудын нэг нь бол төлбөрийн голын хөндий. За төлбөрийн голын хөндийд ингэж эртний хүмүүс олноор одоо олон мянган жилийн туршид одоо амьдарч сууж өөрсдийн одоо дурсгалыг үлдээсэн бол бас хэд учир шалтгаантай. Энэ бол нэгдүгээр одоо байршлын хүчин зүйлээ нь бол хамгийн чухал баха гэж бид үздэг. За төлбөрийн голын хөндий бол одоо өмнө одоо орхон талаасаа одоо хойшоо сэлэг мөрнөлөө нэвтрэх одоо хамгийн одоо том хөндий гарц гэж ингэж хэлж болно. Ийм ч учраас одоо одоогийн зам орчин үеийн одоо зам ч гэсэн одоо энэ төлбөрийн голын хөндийгээр дайрч өнгөрдөг. За нөгөө талаасаа одоо түүхэн эдийн чухал одоо Чулуун зэвсэг хийх түүхэн эдийн чухал материалууд тус голын сав газараар одоо элбэг тархсан байдагтай холбоотой. За төлбөрийн голын хөндийгөөс одоо нэг 40 гаруй Чулуун зэвсгийн дурсгалт газрууд илрүүлж олоод тэмдэглээд байгаа юм. За эндээс одоо соёл давхархтай хэд хэдэн дурсгалт газрыг малтан судалсан. За энэ бол одоо Алтан гол сургуулийн хувийн их болгоны дурсгал байна. За мөн одоо төлбөр 15 гэж нэрлэгдсэн дурсгал байна. За шар хадны дурсгал төлбөр 16 гэдэг одоо бид нар хоорондоо их ойрхон байдаг учраас энэ дурсгалт газрууд ойрхон байдаг учраас зарим нь бол тоогоор дугаарлаж ингэ нэрлэх явдал байдаг. Голын 15 дугаар дурсгалд малтлах хийсэн. За энэ дурсгалыг бол анх Оросын холбооны Улсын шинжилгээ ухааны академийн Сибирийн салбарын археолог угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмчлэгийн тэргүүлэх ажилтан. За түүхийн шинжилгээ ухааны доктор Рибен хайгуул хийж яваад тэр замын хажууд бол одоо замд ашигласан ухсан карьерийн хананд Чулуунсгийн одоо олдвор хэрэглэх түүн байгааг бол анх ажигласан. Тэгээ илрүүлээд ингээ үүний дараа бол бид төлбөр дөрөв дурсгалын малтлага дуусгаад за 2008-аас 11 оны хооронд бол төлбөр 15 дурсгал дээр бол малтлах судалгааг одоо үргэлжлүүлэн явуулсан. За энэ малтлах судалгаагаар бол одоо хөрсний 7 давхар илрүүлсэн байгаа Чулуунсхийн олдврыг агуулсан. За эндээс бол мөн одоо эртний хүний галын ором илрүүлсэн 3 ширхэг галын ором. Тэгээ энэ 3 галын ором нь бол ийм хагас дугуй тойрог маягтай одоо байрлалтай олдсон байгаа. Энэ нь бол тухайн үеийн хүмүүс бол одоо нэг галаа тойрог маягаар дасаагаад мөн тойроо сууж исэн суудаг байсан гэдгийг одоо харуулж байгаамаа.
Судлаач Болорбат сүүлийн 17-18 жил Булган аймгийн Хутаг өндөр сумын нутагт орших их төлбөрийн гол болон харганы голын хөндөд хуучин чулуун зэвсгийн дурсгалуудад малтлах судалгааны ажил хийж байна. Энэ хоёр гол нь сэлэнг мөрний баруун суугаас цутгадаг жижиг голууд бөгөөд чагтхын нуруугаар зааглагддаг, хоорондоо ойрхон зайтай зэрэгцээ шахуу урсдаг. Эдгээр голын хөндийн хуучин зэвсгийн дурсгалуудад хийсэн малтлах судалгаагаар бараг бүх дурсгалаас тэмээн хямралын өндөгний хальс, яс ашиглан зүлгэж өнгөлж хийсэн зүйлт, түүний хагархай 10 гаруй. Элдв төрлийн чулуугаар хийсэн зүйлтний хагархай, мөн ясаар хийсэн шөвөг гэх мэт олон сонирхол татгуйц олдвор олдсон байдаг. Энэ нь тухайн үеийн хүн буюу орчин үеийн төрхтөө ухаант хүн гоёл чимэглэлийн зүйл урлаж түүнийг хэрэглэх болсныг харуулж байна. Хүний хөдөлмөрийн гол зэвсэг нь гарын дор материал болох чулуу байсан бөгөөд хайрга, цахиур, ман, хас гэх мэт хатуулагч чулууг цуулж, залтас, ялтас гарган ирлэж засан, цохих, цавчих, хэрчих, хусах зэргээр хэрэглэж иржээ. Бид төлбөрийн голын 21-р дурсгалд бол малтлага үргэлжлүүлэн явуулсан. За 21-р дурсгал нь бол төлбөр 15-аас холгүй орчдөг. За энд бол бид 2014-өөс 22 он дуустал малтан судалсан. Тэгээ энэ дурсгал бол төлбөрийн голын бидний малтсан чулуун засгийн дурсгал газруудаас бол хамгийн олон тэр зүйлт чимэг гарсан ийм дурсгал байна. За ойролцоогоор 10 гаруй. Тийм гоёл чимэглэлийн зүйлтний бүтнээрээ за мөн хугархай олдсон байгаа. За эдгээр гоёл чимэглэлийн зүйлсийг бол за тэмээн хямралын өндөгний хальс, за мөн амьтны яс, за тэгээд зөөлөн чулуугаар хийсэн байдаг. Тухайн цаг үед Монгол оронд амьдарч байсан арслан заан, савгад хэрэгс, тэмээн хямрал, зэрлэг үхэр зэрэг амьтдыг дагсан шилжилт хөдөлгөөн явагдаж, өндөр эрэг, хавцал, жалга, ганг, тусгайлан ухсан нүх, намаг зэрэгтэй шахан, яс, мод, чулуун бороохой, шийдэм зэргээр ан ав хийж амьдрал ахуйхан хэрэгцээг хангаж иржээ. Судалгаа бол зөвхөн нэг удаагийн малтлагаар үр дүн нь харагддаггүй. Маш олон жилийн хугацаанд малтлах хийж байгаад эхний гарсан үр дүнгээ бол баттгадаг байгаа. Төлбөрийн голын хөндийг том уужим хөндийг дагсан олон дэнжүүд байгаа. За тэр дэнжүүд нь бол наран дээвэр, дулаахан, нар мандаад шингэх хүртлээ бүтэн харагдах байц. Тэгээ мөн араараа өндөр уултай, модтой учраас араасаа ирэх салхинд халахлагдана. За нөгөө талаар бол уух унд усандаа ойрхон, усанд ирж байгаа амьтдыг бол чөлөөтэй харах боломжтой. За мөн хоёр талаараа гүн жалгатай учраас тэр амьтдыг жалганд хөөж шахах боломжтой. За бас нэг тал нь гэх юм бол энд бол нөгөө чулуун зэвсгээ үйлдвэрлэх хийх түүхийн эдийн нөөц ихтэй. Бидний тэр 21-р дурсгалд хийсэн судалгааны үед бол Оросын геологчид ирж чулуун зэвсгийн түүхийн эдийн судалгаа хийсэн байгаа. Тэгээ энд бол ерөнхийдөө бол цахиурлагийн занрын төрлийн чулуу голчлон ашиглаж исэн. Тэгээ энэ нь бол ерөнхийдөө 12-3 төрлийн чулуу байна гэдгийг бол тодорхойлж гаргасан байгаа. Тэгээд энэ олон дурсгалаас бид бол одоогийн байдлаар нэг 4-ийг нь бол сонгоод малтлах судалгаа хийгээд байна. Тэгээ үүний үр дүнд бол тэр Homo sapiens буюу орчин үеийн төрхтэй ухаант хүн бол энэ Монголын умард бүс нутагт 46-аас 42 мянган жилийн өмнө бол нүүдлэж ирээд суурьшиж эхэлсэн байна гэдгийг тогтоосон. Ийм олон жилийн хугацаанд их төлбөрийн голын хөндөд судалгаа хийх болсон шалтгаан юу юм бол?
энэ олон одоо соёлт давхар олон хөрсний давхаргатай дурсгалын бас нэг онцлог нь бол энэ хөрсний давхаргууд одоо хэдэн үед бүрдэж эхлэв гэдгийг одоо он цаг тодорхойлоход маш чухал байдаг. Төлбөрийн голын дурсгалын одоо тэр олон хөрсний давхаргуудад бол одоо бүгдэнд нь он цаг тогтоосон байгаа. Он цагийг бол хоёр янзаар тогтоодог. Нэг нь бол тэр хөрсний давхаргуудад хадгалагдаж буй ясны үлдэгдэл, за мөн тэр тэмээн хөрөөлын өндөгний хальсны хагархай, эдгээрт бол C14 гэж радиокарбоны одоо шинжилгээгээр бол он цагийн тогтоодог. Нөгөөх нь бол хөрсний давхаргад хөрсний дээж аваад тэр OSL гэдэг шинжилгээгээр бол хөрсний насыг тогтоодог байгаа. Тэгээ ийм хоёр одоо аргаар бол төлбөрийн голын тэр чулуун засгийн дурсгалыг олдвруудыг агуулж байгаа хөрсний давхаргуудын насыг бол тогтоосон. За энэ нь бол хамгийн одоо эртнийх нь бол нэг 46-аас 42 мянган жилд холбогдож байгаа бол за хамгийн наадлын он цаг нь бол 14-5 мянган жилд холбогдож байгаа. Тэгэхээр бол энэ судалгааны үр дүнгээр бол энэ төлбөрийн голын одоо хөндөд бол эртний хүмүүс ерөнхийдөө нэг 30 орчим мянган жил бол тасралтгүй одоо суурьшин амьдарч байсан гэдгийг харуулж байгаа. Нөгөө талаар бол за тэр энэ нь бол дээд палеолитийн үе юм. Дээд палеолитийн үе гэдэг нь бол 40-оос 12 мянган жилийн хугацааг хамаардаг. Гэхдээ 50-аас 40 мянган жилийг нь болохоор дээд палеолитийн түрүү үе гэж нэрлэдэг. Тэгээд төлбөрийн голын дурсгал бол энэ дээд палеолитийн бүхий л одоо үе шатыг бол хамарсан юм дурсгал байгаа. Хуучин чулуун зэвсгийн дунд үеэс цахиур хавирах, модыг хооронд нь үрэх зэрэг аргаар хүссэн үедээ гал гаргах болсон нь хоол хүнсээ болгож чирэглэх, орон сууцаанд дулаацуулах, аратан амьтдаас өөрсдийгөө хамгаалах, модон багж зэвсгийг шатааж үзүүрлэх зэрэг шинэ аргуудыг бий болгох боломжийг бүрдүүлжээ. Хуучин чулуун зэвсгийн дараагийн буюу эцсийн шат нь 40 мянгаас 12 мянган жилийн өмнөх үед холбогдох бөгөөд археологийн судалгаанд энэ шатыг дээд палеолит хэмээн нэрлэдэг. Энэ үеэс мөслөгийн хэмжээ багасж ирэхийн зэрэгцээ хүний бие билдэр эрс өөрчлөгдөж орчин үеийн хүн үүсчээ. За энэ дээд палеолит нь бол одоо дотроо бас хуваагддаг. Доод дунд дээд одоо үе шат гэж. Тэгэхээр энэ төлбөрийн голын дурсгал бол энэ одоо дээд дунд доод дунд дээд үе шатыг бол бүхэлд нь хамарсан. За энэ яагаад ингэж үе шатад хувааж байгаа вэ гэх юм бол энэ чулуун зэвсгийг үйлдвэрлэж байгаа арга техник бол тэр одоо 30-аад мянган жилийн хугацаанд бол өөрчлөгдөж ирсэн байдаг. За тухайлах юм бол тэр одоо дээд палеолитийн түрүү үе гэж нэрлээд байгаа тэр үе нь бол одоо 40-оос цааш тэр 40 одоо 46 мянган жил хүртэлх үеийг хамаарж байгаа. Энэ үед болохоор тухайн үеийн хүмүүс бол одоо урт тэгш хэмтэй урт ялтас цуулж аваад түүгээрээ бол одоо хутга, шөв гэх мэтлэн зэвсгүүдийг хийж одоо ан гөрөөндөө за мөн өдөр тутмын одоо амьдралдаа хэрэгэлдэг байсан байгаа. Тэгээд дунд шат болоод ирэхээр ерөнхийдөө бол хэдийгээр тэгш хэмтэй ялтас цуулж байгаас гэсэн тэр нь бол хэмжээний хувьд богиносоод ирж байгаа. Тэгээд төгсгөл үедээ болоод ирэхээр бүр одоо жижиг бичил тийм ялтас одоо цуулж авч ашиглах болсон. Энэ үеийн гол онцлог нь чулууг сайтар зүйлгэж билгүүдэх, өнгөлөх, хөрөөдөж ховил гаргах, өрөмдөж цоолох зэрэг аргыг сэдэж олсонд оршино. Олс дээс зэрэгт нарийн ширхэгтэй элс шигүүлээд түүгээрэн хөрөөдөж чулуун эдлэлд ховил гуурив гаргах, модон өрөмний үзүүрт нарийн ширхэгтэй элс шигтгэн өрөмдөж чулуун зэвсгүүдэд нүх гаргаж цоолох болсон байна. Ийм аргаар гол төлөв сүх ойл хийдэг байжээ. Сүүлийн 10 гаруй жил үргэлжилсэн энэ судалгаа бол байгаль орчны өөрчлөлт, хувьсал, эртний оршин суугчдын амьдрах орчин, хоол тэжээл,
Дээд палеолитийн чулуун зэвсэг үйлдвэрлэлийн хөгжлийн үе шатыг тодорхойлоход чухал ач холбогдолтой цогц судалгаа болсон байна. Энэ нь бол хэд хэдэн одоо хүчин зүйлийн нөлөөгөөр бол өөрчлөгдөж байгаа. За дээд палеолитийн ихэнх үед болохоор уур амьсгалын хувьд одоогийнхоос төсөөр арай чиглэгдүү дулаан маягийн уур амьсгалтай байсан. За дулаан нөхцөл тохирсон ийм ан амьтад амьдарч байсан тэднийг агнахад зориулагдж байгаа. Тухайлах юм бол одоо арслан заан, за савагт хэрс, за дээр дурдсан тэр тэмээн хяруул, халиун буг, зэрлэг үхэр, адуу гэх мэтлэн энэ амьтад бол тухайн үед амьдарч байсан. Эдгээр амьтдын яс бол одоо малтлагаас бол илэрч олддог. Тэгээ үүний дараа бол нөгөө мөслөг шувтраад манай уур амьсгал өөрчлөгдөд хатуу ширүүн болоод ирмэгц нөгөө чиглэг уур амьсгалд байсан тэр эдгээр амьтад бол одоо амьдарч чадхаа байлаа дустаж үгүй болсон. Тэгээ амьтад бол одоо жижиг тэр туруутай амьтад бий болсон. Эднийг агнахад бол одоо том овортой чулуун сүсгүүл шаардлагагүй болж байгаа. Тэгээ үүнтэй холбоотойгоор одоо чулуун сүсгийн тэр үйлдвэрлэлийн арга техник нь өөрчлөгдөөд одоо жижиг зэвсгүүдийг хийх болсон. Нөгөө талаар одоо зэвсгийн төрөл зүйл бол олон болж байгаа. Ирлэх арга ажиллагаа тэр бол өөрчлөгдөж ирсэн байдаг. Евразид төрж орсон их мөслөгийн үе дуусч цаг агаар эрс зөөлөрч байгаль газар зүй амьтан ургамлын аймаг орчин үеийн төрхийг олсон бөгөөд хүйтэн тэсвэртэй том биет амьтдын ихэнх нь мөхөж үгүй болж улмаар харьцангуй жижиг биетэй хурдан хөдөлгөөнд хөгтөн амьтад үржин олширсон нь чулуун зэвсэг хийх арга барилаа сайжруулах шаардлага бий болгож дээд палеолитийн үеийн баргил зэвсгийн хамт ур хийц сайтай бичил чулуун зэвсэг, мод ясан ишиндээ суулган бэхэлсэн зуулга зэвсэг, хусуур, үзүүрт мэс, сумны ялтсан зэв зэргийг хийж хэрэглэх болжээ. За төлбөрийн голоос олдсон олдууруудын дотор нэг сонирхолтой олдуур бий. Энэ нь бол ясаар хийсэн шөвөг байгаа. За энэ ясыг бол ерөнхийд нь одоо гадна талаас нь бол зүлгэж одоо гүлгэр болгоод үзүүр хэсгийг нь бол шовхолж ирэлсэн. Энэ нь болохоор энэ зэвсэг одоо ямар учиртай вэ гэхээр тэр ясан шөвөг бол мэдээж чулуу цоолохгүй. Энүүгээр бол үүгээр бол арьс, амтны арьс цоолдог байсан. Тэгэхээр тухайн үеийн хүмүүс бол одоо арьсаар арьс зүйж хувцас хийж өмсдөг байсан. За энэ нь бол зөвхөн манай оронд биш одоо Европын бусад орны одоо дээд палеолитийн дурсгалуудаас бол илдэж олддог. Ялангуяа одоо ясан шөвгүүд нь манайтай оронтой хил залгаа одоо байгаль орчмын дурсгалуудаас бол нэлээд олон тоотой олдсон байдаг. Энд бол одоо бүхэл газруудын Монголын бүхэл одоо чулуун засгийн судалгаа хийсэн газруудын одоо олдуурууд энд байна гэж хэлж болно. За өнөөдрийн манай нэвтрүүлгээр одоо авч үзэж байгаа их төлбөрийн гол харганы голын хөндийн одоо чулуун засгийн дурсгал газруудын олдуур хэрэглэгдэх хүн бол одоо энд хадгалагдаж байна. За нийт нэг одоо 2002 оноос хойш 17-8 жилийн хугацаанд хийсэн одоо малтаа судалгааны явцад хуримтлуулсан их хэрэглэгдэх хүн. За хэдийгээр одоо энэ ихэнх хамтарсан төслийн хүрээнд малтаа судалгааны ажил хийгдэж байгаа боловч бүхэл олдуур хэрэглэгдэх хүн бол яг нь Монголдоо энэ археологийн хүрээлэнгээс хаамрах гэж хадгалагдах. За ингээд үе бүрээр нь дурсгал бүрээр нь яг нь ингээд хайрцаг савнд хийгээд ингээд хадгалаад ингээд явж байдаг. За энэ бол харганы голын хөнд их байлаа гэхэд энэ одоо эгийн голын хөнд, за энэ хэсэгт бол төлбөрийн голын хөнд гэдэг ингээд жил-жилээр ингээд хадгалагдаад судалгаагаа хийгээд судалгааны эргэлтэнд оруулаад ингээд явж байдаг байгаа. Хүний оюун ухаан, тархины хөгжил нэмэгдэхийн хэрээр зэвсэг багаж хийх арга улам боловсронгуй болж чулууг зөв цуулан дахин холточин засаж ирлэх, засаж янзлах зэргээр зэвсэг багаж хийх аргаан боловсронгуй болгосоор байжээ. Мөн жижиг хусуур, гар сүх зэрэг зэвсгийн төрлүүдийг шинээр бий болгон зарим төрлийн жижиг багаж зэвсгүүдэд мод ясаар бариул хийх болсон нь зэвсгийн чанарыг эрс сайжруулсан байна. За эртний
хүмүүсийн амьдарч байсан энэ дурсгалт газрууд, соёл давхаргаа үлдээсэн дурсгалт газруудад хийсэн малтах судалгаагаар бол бид нар одоо олон мянган чулуун зэвсгийн олдвруудыг илрүүлж олсон. Ер нь төлбөрийн голын дурсгалт газрын гол онцлог бол чулуун зэвсгийн олдвор асар олон тоогоор олддог. За мөн чулуун зэвсгийн бага олдврын хийх одоо олон мянган жилийн явцад гарсан дэр технологийн өөрчлөлтийг тодруулахад хамгийн одоо чухал дурсгалаа гэж хэлж болно. За төлбөрийн голын хөндийн дурсгалууд бол нэг 7-оос 4 одоо соёлт давхар буюу хөрсний өөр үеүүдэд одоо чулуун зэвсгийн олдврууд хадгалагдсан үлдсэн байдаг. За энд бол анхны одоо боловсруулалт хийсэн үлдэц одоо бэлдэц чулуунаас эхсүүлээд эцсийн шатанд нь хүртэл боловсруулсан бага зэвсгийн зүйлч гэсэн олон тоогоор гардаг. За энэ дотор бас Монголын бусад чулуун зэвсгийн дурсгалт газруудтай харьцуулахад онцлог гэж хэлж болох зарим бага зэвсгүүдийн зүйлс бол бий. Эртний хүмүүс хуучин чулуун зэвсгээс шинэ чулуун зэвсэг хэмээх хөгжлийн дараагийн шатанд шилжихдээ завсрын үе болох дунд чулуун зэвсэг буюу мезолитийн үеийг дамжижээ. Дунд чулуун зэвсгийн үед гарсан томоохон дэвшил нь хүмүүс модны үеийн хатан чанарыг таньж тэрхүү чанартай тулгуурлан ном сумыг сэдэн бүтээсэн гэж үздэг. За энэ бол мэдээж тухайн газар нутагтад оршин амьдарч байсан хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ ахуй амьдралын шаардлагаар бүтэж бий болсон юм багаж хэрэгслүүдээ гэж ингэж хэлж болно. За үүний дотроос бол хянгар завсэг байна. За унифас буюу нэг талаас нь загас боловсруулсан завсэг. За мөн одоо тэр загасны хайрс янзлах, за мөн одоо амьтны арьс шир хилэмлэх хуулах, нүхэл цоолох зориулсан одоо тэр хатгуур буюу шип гэж нэрлэдэг одоо хатгуур завсгийн хувьд хамгийн олон тоогоор гардаг. За мөн одоо өөр нэг онцлог бол төлбөрийн голын хөндийн чулуун зэвсгийн олдврууд бус нутагтай харьцуулахад бол олдвруудын элэгдэл өгөршлийн байдал гэж бол байдаггүй. Хөрсөөр хучигдсан учраас яг л одоо дөнгөж одоо саяхан хийсэн мэт одоо шинээрээ шуун ингэж хадгалагдсан байдаг учраас чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн технологиг нэхэн судлах, тодруулахад бол одоо чухал ач холбогдолтой хэрэглэгдэх юм болдгоо. Шинэ чулуун зэвсгийн үе буюу неолит нь чулуун багж зэвсгийн хөгжлийн шинэ дээд бөгөөд төгсгөлийн шат юм. Манай орны хувьд энэ үеийг 8000 жилийн тэртегээс эхэлсэн гэж үздэг бөгөөд төгсгөл нь газар бүрт харилцсан адилгүй боловч 4000 жилийн өмнөөс төмөрлөгийг хэрэглэх болсноор энэ үе дуусгарлжээ. Шинэ чулуун зэвсгийн үе өмнөх үеэс ялгарах гол онцлог нь хүмүүс байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг авч хэрэглэхээсээ илүү өөрийн хэрэгцээг өөрсдөө бий болгосон зүйлээр хангах болсон доршин. Энэ үеийн хүмүүсийн зэвсэг дархлах арга туршлага нь улам боловсронгүй болж, чулуу зүлгэж өнгөлөх, өрөмдөж нүхлэх зэргээр үзэмжтэй, тодорхой зориулалттай зэвсэг багж хийж чаддаг болсон байна. Шинэ чулуун зэвсгийн үед хүмүүс хаш, хээрийн жонш, ман, цахиур чулуу зэрэг янз бүрийн хатуу чулуугаар багж зэвсэг хийх болсноор багж зэвсэг нь хурц батбөх болон сайжирсан байна. За тэгэхээр чулуун зэвсгийн дурсгалыг бол юуны өмнө эхлээд хүн амьдарч болох боломжтой байршил зүг талаас нь тухайн газар орныг харна. За энэ газар орн бол нэгдүгээр чулуун зэвсгийн түүх хэд байна. Хоёрдугаарт хүн амьдран суух одоо таатай орчин бүрдсэн байршил байна уу? Нөмөр нүүлэх газар байна уу? Ус байна уу? Ан амьтан агнах боломжтой эрэг жангах гуу жалга байна уу гэдгийг юуны өмнө тогтоон харж за энд одоо чулуун зэвсгийн за дээрээс нь бас яах нь чулуун зэвсгийн олдвор хадгалагдах, соёл давхарга бүрэлдэх юм мөрөгцөг юмнууд байна уу гэдэг бас гадаргын байршилтаар харна. За ингээд тэнд байж болно гэж байх магадaltaй гэж үндсэн дээр яг судлаачид тэнд хайгуу судалгааны ажлыг хийж гүйцэтгэдэг. Шинэ чулуун зэвсгийн үед хүмүүс ихэвчлэн ан гөрөө, илбэг, уул ус, ургамал тэгшэрсэн нутаг орныг сонгон агуй, хонгол, нүхэн суудсанд амьдарч байсан нь археологийн судалгаанаас тодорхой харагддаг. Хангай нурууны бүс нутаг нь эртнээс хүн амьдрах бүхий л таатай нөхцөл бүрэлдсэн байсныг дээрх судалгаанууд давхар нотолж байна. Орхон, Тамир, Хануй, Хүний угуулын сав нутагт чулуун зэвсгийн хайгуул судалгаа харьцангуй бага хийгдсэн бөгөөд олон дурсгалт газрууд шинээр нэмэгдэн олдох боломжтой гэж судлаачид үзэж байна.